Шинжлэх ухаан хөгжиж, энгийн машин механизмаас эхлээд атом молекул цөмийн урвалыг хүртэл хүндрэлтэй удирддаг болж инженерчлэн ашиглаж байна. Тэгвэл микроорганизмыг судлан таньж, генийн кодыг тайлж уншдаг болсноор хүн төрөлхтөн бид амьдралыг инженерчилж болох уу? Монгол инженер нэвтрүүлэг микроорганизмууд генийн инженерчлийн талаар сонирхолтой дугаарыг та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. Эх дэлхийн маань 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн цагаас эхлэн агуу хувиралт өөрчлөлтүүдийг даван туулсаар ирсэн гариг үлээ. Дэлхийн үүснээс хойш 2 миллиард жилийн дараа дөнгөж олон студ үүсэх нөхцөл нь бараг тохиолдлоор бий болжээ. Ахаад 1 миллиард жил болсны дараа үржлийн их үүсвэр репродукц бий болсноор шинэ студ үүссэн. Эдгээр студийн төрөл нь олширч янз бүрийн хувилбарууд гарч иржээ. Үржлийн улмаас генүүд нийлж бас биологийн хэлээр рекомбинац болон үүний үр дагавраар сайн мутацууд нийлэх нь олширч дараагийн генүүдийн генерац үүсэж дэлхий дээрх амьдралын эхлэл тавигджээ. Амьтан хүн тэгээ ургамал энэ бол бид ингээд нүдэрээ хараад ажиглаж юу болж байгааг мэдчихэж штэ. Тэгтэл игэл биетүү тэгээд тэр микроорганизм чинь энэ бүх ертөнц амьд ертөнц байхад ямар үүрэг хөрөлтэй. Амьдрал явагдахтаа бол ерөөсөө макроорганизмаас микроорганизм руу микроорганизм хоорондын харьцаа гээд бүхэл юм уялдаа холбоотой байдаг. Бидний энэ оршин байгаа энэ дэлхий дээр маань газар ширүүнд маань хэдэн миллиард жилийн өмнө амьдрал үүсээд маш олон төрлийн микроорганизмууд бий болсон байдаг. Вирусгүй, бактеригүй тийм орчин гэж болоод шин байхгүй шүү дээ. Бүхэл газар бүхэл орчин бол вирус бактериуд байна. Жишээлбэл одоо бактери байхгүй байхan бол энэ одоо дэлхий чинь тэр яраал одоо өсөн эмтнээсийг зэмээр дүүрээд ямар ч язрал одоо юу явагдахгүй, задрал явагдахгүйгээр тийм ээ тэгэл байж хана шүү дээ. Вирус гэдэг энэ амьд биет бол амьдрал үүсгэхэд хүртэл нөлөөлсөн байж магадгүй болж байгаа сүүлийн судалгаагаар. Ямар байдлаар амьдрал үүсгэж? Ямар байдлаар нөлөөлөх вэ гэхээр ямар ч амьд объект бол удамшил хувьслын шинжтэй. Удамшил хувьслын тодорхойлдог юм ген байна. Тэгэхээр тэр генийг зөөдөг түгээмэл шинж. Бактерич очдог, ургамалж очдог, амьтанч очдог. Энэ бол ерөөсөө л вирусээс өөр тийм объект байхгүй. Тэгэхээр энэ аслагдсан зүйлүүдийн хооронд ген зөөвөрлж яадаг. Тэгснээрээ байгальд одоо энэ амьдрал үүсгэхэд цаашдаа улам болсонгүй болж хөгжөхөд маш их нөлөөлсөн гэж сүүлийн үеийн судалгаанууд бол үзэж байгаа. Одоо нөгөө эволюц хувьслын онол гэдэг ингээд амьтан чинь өөрчлөгдөд байгалийн шалгарлаар янз бүр болоод явсан гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэрний өөрчлөлт чинь ген дээрээ өөрчлөлт нь гарч иж явах нь генд өөрчлөлт оруулдаг нөлөөлдөг зүйл болохоор вирус очиж суудаг. Энэ тиймэрхүү байх гэдэг тийм. Ерөөсөө л генийг аслагдсан зүйлүүдийн хооронд зөөдөг. За ашигтай байж болно. Тийм генүүдийг эмгэг төрөгч генч байж болно те. Тэр генүүдийг л энэ хол амьд биетүүдийн хооронд зөөдөг зүйл бол ерөөсөө л вирус. Вирусээс өөр одоо ямар ч амьд объектыг чадахгүй. Дэлхий дээр амьдрал үүсч эволюцийн явцад хувьсан өөрчлөгдөхөд микроорганизмууд асар чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тэгвэл бидний эргэн тойронд бидэнтэй мөр зэрэгцэн ямар төрлийн микроорганизмууд оршин байдаг вэ? Организмуудыг бол микро, макро гэж одоо хоёр том ангилж байгаа. Одоо нүдэнд үзэгдэж байгаа одоо эсийн бүтцтэй гэж ярьдаг. Тэрнийг бол макроорганизмууд гэж байгаа. Хүний нүдэнд үл үзэгдэх энэ сансар дэлхийгээр байгаа, энэ хөрс шороонд байж байгаа, энэ агаарт тархсан байж байгаа хүний нүдэнд үл үзэгдэх тэр организмуудыг л бичил микроорганизм гэж ярьж байгаа. Тэгээд микроорганизм дотор нь бол өвчин үүсгэх шинж чанартай, өвчин үүсгэхгүй шинж чанартай гэж хувааж байгаа юм да. Вирус бол ер нь бол одоо ямар нэгэн амьд организм юм уу амьд юм дээр өсөж үрждэг. Ийм ер нь бол байгалаасаа тийм тогтцтой одоо бүтцтэй тийм одоо амьд организм байгаа. Тэгэхээр вирус одоо амьдрахын тулд амьд ямар нэгэн л одоо ургамал юм уу, амтын юм уу, хүн юм уу, тий, ис юм уу нэг олж авч үрждэг байна. Бактери вирусын хувьд байгаль дээр өөрсдийнх нь гүйцэтгэж байгаа үүрэг бол маш өргөн. Бид одоо ойлгохгүй ч юм бас бий. Ихэнх нь бол хүнд ашигтай бактериуд бас давам гайлдаг байна. Тухайлх юм бол хүний гидс ходоодны замд, хоол шингээх замд гэдэг юм уу, тэнд бол
лактобацилл гэж байна. Тийм. За бифидин бактери гэж байна. Ингээд эрүүл бактериуд бол хүний хоол шингэхэд дэмжлэг үзүүлдэг. Сүүлийн үед бол энийг эрүүл мэндийг дэмжигч бактериуд гэж ярьж байгаа юм. Тэгэхээр энэ эрүүл мэндийг дэмжигч бактериуд нь зонхилж байвал хүн эрүүл байдаг. Тэр битгий ерөөсөө энэ байгаль орчинд тийм ээ нөгөө тэр нефтийн үйлдвэр, тэр зис үүсгэхэд, тэр хүр үүсгэхэд гээд энэ болгонд хэрэгтэй, хүн амьдрахад хэрэгтэй хэвийн бичил организм гэж ярьдаг л та. Ийм бичил организмууд бол маш олон байж байгаа. А яг энэний эсрэг бол одоо патогены буюу эмгэг төрүүлэх шин чанартай гэж өвчин үүсгэдэг хэсэг бүлэг бактериуд бас хэдэн зуугаараа байждаг. Яг энэ хэрэгтэй хэрэггүй, ашигтай ашиггүй бичил организмуудын тэнцвэр дээр л одоо энэ одоо амьдрал маань оршин тогтнож байгаа юм да. Микроорганизмуудыг ерөнхийд нь ашигтай болон ашиггүй гэж ангилж болох нь. Тэгвэл ашигтай микроорганизмыг биотехнологи, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, тэр байтаа хүнд үйлдвэрлэл уул уурхаад ч ашигладаг байна. Тэгээд нөгөө микроорганизм игэл биетүүд ч өөрсдөө бас амьд оршихоо бас одоо амьдэрч байна те. Энэ ерөөсөө ашиггүй организм ч амьд л байгаа юм чинь тэр амьдрахын төлөө. Ашигтай ч гэсэн бас амьдрахын төлөө л тэмцэлж байна. Энэ дотроос одоо биднэрт ашигтай гэдгээс нь авч үзвэл одоо бидний эртний олон уламжил байж байгаа шүү дээ. Тарга бүрх, арга эсгэх, арьсаа идэлэх, тэр жимсийг дарж дарс суулгах гэж энэ болгон бол ашигтай бичил организмыг одоо биотехнологийн аргаар хэрэгжилж байгаа, ашиглаж байгааг нэг хэлбэр. Таасаа ингээд ашигтай ашиггүй микроорганизмуудын тэнцэл дээр ингээд амьдрал байна гэж. Тэгэхээр ямар үеийн тэнцвэр алдагдчих болох вэ? Одоо энгийн жишээ бол одоо бид одоо хоол ундаа идэхдээ ямарваа нэг одоо уух тостой зүйл маш ихээр идэх маш ихээр идэх гэхэд бол тэрнийг задлж байдаг, тэр уургийг задлагдаг, уух тосыг задлагдаг, ферментүүдийг ялгаруулдаг бичил организмуудыг дарангуйлсан учраас одоо гидс хямрах өвчин зовлон ирж байгаа. Бүр нийтийг хамарсан тахал өвчин янз бүрийн бие игэл биет микроорганизмаар тарааж байгаа өвчин байна шүү дээ. Энэ дэлгэрч байгаа нь бас нэг төрлийн хааны газар тэнцвэр алдагдсан гэж ойлгож болох уу? Хамгийн сүүлийн жишээ бол энэ коронавирус гэдэг хятад гарсан вирусын тухай байж болно. А тэрний өмнө бол SARS гэдэг ус амьсгалын зочмыг хамшигч өвчин гэж байдаг гарсан олон хүн өгсөн байж байгаа. Энэ чухам юунаас болж байгаа гэхээр түрүү хэлсэн ашиггүй бичил организм ч гэсэн амьдрахын төлөө л явж байгаа учраас тэр тэнцвэр алдагдаад тухайн үедээ л одоо тэр вирус үржээд асар олон хүнийг өвчлүүлсэн. Ийм л үзэгдэл болж байгаа. Ашиггүй микроорганизмуудыг олж илрүүлэх, аюулгүй болгохын тулд биотехнологи, гений инженерийн олон дэвшилт доллуудыг хүндрэлтэн ашиглаж байна. Одоо вирусын судалгаа гэж лабораторийн төвшөнд хийхэд ямар арга зам вэ? Вирусыг ер нь илрүүлэхийн тулд хамгийн эхлээд стер ургуулах хэрэгтэй байдаг. Тэр бол хамгийн анхан шатны одоо ажилбар гэсэн үг. Тэгээд вирус болгон одоо бүх стер ургана гэсэн үг биш. Яг тухайн вирус одоо яг тухайн зориулсан стерэл ургана. Одоо манайх чинь полиовирустэй ажилдаг. Полиовирус, энтеровирус. Тэгээд яг энэ эсийн үсгэрийн лабораторид бид нар 3 төрлийг ашиглаж байгаа. LRB, RD, HEP гэдэг. Одоо бид нар өдөр тутамдаа болохоор RD-с LRB-гээ 2 төрлийг ашиглаж байгаа л да. RD нь болохоор хүний хавдрын эс гэж байгаа. Хавдрын эс дээрээ бид нар сорцоо боловсруулад ургуулна. Хавдрын эс дээр юуны вирусыг ургуулах вэ? Шууд вирусээс суулгахгүй шүү дээ. Бид нар чинь нөгөө нэг хүний сорцноос ч юм уу орчны сорцноос вирус ялгах гэж байгаа учраас сорцоо эхлээд эс рүүгээ хийн гэсэн үг. Тэгээд лабораторид эхлээд нэг эс бэлэн дээж байж ах нь вэ? Тэгээд нөгөө орчноос дээжээ аваад эс дээр авсуурлуулах нь шүү дээ. Тэгээд хэрвээ тэр нь халдвартай вирус дээжэх юм бол ургана. Тийм. Вирус тэнцэнэ үржээд эсээ өхүүлдэг гэхгүй юу? Вирус бактерийн гаралтай халдвараас сэргийлэхийн тулд хүний ялгтас шүс зэргээс дээж авч лабораторийн нөхцөл түүнд агуулж байгаа микроорганизмыг туршиж судалдаг байна. Одоо ингээд нөө өтгөөс авсан дээжин дээр вирус ургуулж байгаа тий. Тэр процедур нь яаж вэ? Яад одоо вирус ургах юм бэ? Яаж мэдэх вэ? Тэгээ яаж ялгаж авах вэ? За эхлээд бол 21 аймаг Улаанбаатар хотуудын дүүргүүдээс цошин суус ажилтаа буюу эрүүл хүүхдүүдийн баасанд хандлт хийхээр, полимерит хандлт хийхээр дээж цуглуулж авчирдаг байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр ингээд баасны
сорьц гаднаас ирнэ. Тэгээ энэ бол лабораторийн дугаартай. Лабораторийн дугааруудаа бол ингээд нэгээс эхлээд одоо 140,962 дугаартай сорьцууд бол явж байгаа юм байна. За энэ ирсэн сорьцыг бол энэ бол чинь булганаас ирсэн сорьцыг боловсруулсан экстракт нь бол энд байгаа. Тэгэхээр нэг аймгаас ойролцоогоор 20-ыг ер нь бол очроод байгаа. Баасныхаа дээжээс экстракт гаргаж байгаа. Тийм. Юу гэх юм. Ер нь баасныхаа дээжээс 2 грамм орчмыг хийгээд BBS болон хлороформоор 10 грамм болгоод ингээд өтөн хавьчихаар нэг хэмжээний 11-2 грамм орчим юм уусмал болж байгаа байхгүй юу? Энийгээ центрифугтээд эндээсээ 2 граммын ялгаад авчихаар центрифугнээр хатуу хэсгийг авах гэдэг юм тийм. үгүй хатуу хэсгийг нь доош нь тунгаад шингэн тунгалаг хэсгийг нь үлдээгээд тэрийг ялгаж авч байгаа. Энд нь болохоор янз бүрийн бохирдол үлдэхгүй дан вирус агуулсан байж болохоор шингэн байна л гэсэн үг. Вирусыг нь харж болд юм уу? Эсвэл зүгээр 9 хүчээ нөхөөгөө нэг тийм наад юм уу? Вирусыг харж болохгүй. Одоо манай нөхцөн бол вирус байна. Амьд вирус байхгүй байна. Энэ хоёр эс маань нэг нь поливирусыг сонгомлоор өхөлдөг. Нэг нь болохоор интервирус бол өгөхээр зориултын юм хоёр өөр вирус, хоёр эс байгаа байхгүй. Тэгээ хэрвээ RDA-ийг өгсөн байх юм бол нон поли интервирус байна тий. Поливирус өхөлдөг L20B өгсөн байх юм бол поливирус байна гэж үздэг байхгүй. Тэгээ энэ хоёр эсийг хоёуланд нь хамтд нь хийгээд хардаг. Энэ бол нөгөө RDA маань бүхээгүй байгаа нь энэ. Сая одоо тэгээд энэ өгцөн байна гэдэг нь яаж мэддэг чинь бараг юм байхгүй шүү дээ. Нэг жоохон хэсэг газар л юм үлдсэн юм шиг. Тий. За эхлээд бол ийм цэцэг шиг байж байгаа. Сая бол нэг иймэрхүү юм тэгтээ жоохон хэсэг газар л харагдав. Эсийг маань хүлээ гэхэд бол ингээд CP нэмэх 2 байлаа гэж бодоход нэг ойролцоогоор 50 орчим хувь нь өгсөн байна. 75 болоод ингээд 100% ингээд бүгдээрээ өгсөн тохиолдолд CP 4 гэдэг хариу бид нэр тавьдаг байхгүй 4 нэмэх гэдэг хариу тавьдаг. Тэгээ энэ бол 5 хоногийн турш үргэлжлээ 2 удаа харна. Одоо бол энэ бүх цэцэгнүүд маань байхгүй болоо та харагдаж байгаа юм бол ийм жижигсэн буржинсан тараад алга болсон юм бол байгаа байхгүй. Нөгөө хан дээр ургацсан байсан эс чинь хохроод өгчөөд ингээд зогцолчлоо юм л та. Бактерийг вирусээр идүүлж устгахаас гадна вирусыг генийн ДНХ кодыг агуулсан хэсэг буюу праймер ашиглан тодорхойлдог байна. Энэ бол генийн инженерчлэлийн амьдралд нэвтэрсэн нэгэн жишээ юм. Хүний эстээр ургуулсан вирусээ халдварлуулаад вирус ургуулгана шүү дээ. Тэгээд аваад ирлээ. Тэгэхээр одоо тэндээ яд үнэлгээ хийдэг юм уу? За вирусээ болохоор палеовирусын эстэй ургуулад за энэ палеовирус мөн байна гэж тодорхойлчих юм бол бид нар энд тавьчраад хамгийн их нь палеовирусээс нуклеин хүчтэйг нь ялгаж авна. За тэр вирусын дотор чинь генетик мэдээлэл байгаа шүү дээ. За тэгээ нуклеин хүчтэйг нь ялгаж авчаад энд болохоор бид нар нуклеин хүчлийг чинь дараалалаар генетик мэдээлэл гарч ирнэ тий. Тэгнэ. За тэгээд нуклеин хүчтэй ялгаж авчаад энд болохоор бид нар нөө оршрууд нь одоо тэр нуклеин хүчтэйсээ яг өрмөц генүүдийг нь генүүд нь зориулсан праймер зохион бүтээсэн байдаг. За тэрийг болохоор ашиглаад энд оршруулах үйл ажиллагаа явуулдаг. Оршруулах яаж оршруулах вэ? Полимеразын гинжин ураг гэдэг тийм аргаар оршруулна. За оршруулныг дахиад хэд болгож байна. Тэр маш олон болгоно гэсэн. За тэгээ энэ хэсэгт болохоор яг бид нар ямар ч нуклеин хүчтэйгүй бохирдолгүй тэр бүх уралжуудаа найруулна. За тэгээ энд болохоор зөвхөн вирусын нуклеин хүчлийг нэмдэг тэр уралж дээр уралжууд дээр нуклеин хүчтэй нэмээд за тэгээд дараа нь болохоор за энэ машин дээр болохоор бид нар яг нуклеин хүчтэйхаа тэр нөгөө нэг хүссэн генетик мэдээлэлээ оршуулж авах процессыг энэ машин дээр хийдэг. За тэгээд олшруулна гэдэг нь яг одоо ингээд тэр нуклеин хүчлийг бит байдлаар нь олшруулах юм уу? Эсвэл зүгээр тэр мэдээллийг нь бит байдлаар хүний нүдэнд харагдахгүй ч гэсэн цаана яг бит байдлаараа оршиж байгаа гэсэн. Тэгээд за тэгээ олшруулсаа тэгээ яах вэ? Олшруулахад бид нар болохоор 11 дүрдийн тийм праймер ашигладаг. 11-ийн тэр юунаас генетик материалаас бид нар 11 янзын тийм генийн хэсэг хайж гэн гэсэн үг. За тэр хэсгүүд нь байгаад орших юм бол яг энэ вирус мөн байна гэдгийг илрүүлнэ гэсэн. Хүн төрөлхтөн ашигтай микроорганизмыг ашиглах, ашиггүй устгах арга замыг хайж явсаар генийн инженерчлэл хэмээх нэгэн гайхамшигтай ухааныг нээн хөгжүүлж байна. Тэгэхээр ген гэж юу вэ? За ген гэдэг бол амьд биет ямар шин чанартай байх вэ гэдгийг одоо тодорхойлдог тийм өрөмөц нуклеотидын дараалал. Нуклеотид гэдэг нь азотын суурин дээр фосфорын хүчил холбогдсон. За энийг бол бид ерөөсөө
та нарын ерөнхий боловсролын сургуулийн одоо хөтөлбөр заадаг аденин, тимин, гуанин, цитозин гэдэг тийм хүчил тэр дөрвөн үсгийн дараалал дээр л генүүд байж байдаг. За тухайлбал ген эхлэхдээ АТГ гэж эхэлнэ. Аденин, тимин, гуанин. Аденин, тимин. Тэгэхээр энийг бол 3 кодон гэж нэрлэж байгаа. Кодон бол 3 үсэгтэй, 3 нуклеотидтэй. АТГ гэдэг бол эхлэл кодон буюу метонин амин өвчлөл нийлэгч. Өөрөөр хэлбэл ямар ч уураг эхлээд нийлэгчтэй метонин гэж эхэлнэ. Тий. Тэгэхээр метонин, валин, лейцин, изолейцин ч гэдэг юм ингээд уургууд ингээд цаашаа үргэлжлэн явчихна. Тэгээд тэр хооронд бол уургийн янз бүрийн бүтэц өөрчлөгдөөд янз бүрийн орон зайн бүтэцтэй болоод ингээд тэр амьд биетийн шин чанарыг тогтоож яана л да. Гэтэл ген төгслөө гэж тий. Дууслаа гэдгийг яаж тогтоох вэ гэхээр дахиад л 3 үсэг байж штэ. ТАА, тимин, аденин гэвэл энэ бол өгүүлбэр дуусал цэг гэсэн. 2 тим кодон байгаа юм. ТАА эсвэл ТАГ. Тимин, аденин, гуанин. Энэ Надад нөгөө юу санаанд орж ирээд байна. Програмчлалын алгоритм бичгэд эхлэл гэх нэг бөөрнкийгээр яваад баахан бичиж үтчихэгээд энд тэгээд дуустдаг штэ. яг мөн энийг бол амьд байгаль хин хийдсэн одоо мэдэхгүй амьд байгаль хөгжлийнхаа явцад яг энэ компьютерийн програм шиг эхэллээ метонин ингээд явж байгаа л дуслаа өгүүлбэр цэг гэл ингээд явцдаг. Энэ бол одоо ген гэдэг бол энэ ингээд тодорхойлдог бүх шин чанарыг. Сонирхолтой нь компьютерийн програм TIG 1 гэсэн 2 тэмдэгтээр бичигдсэн байдаг бол амьд организмын генийн код 4 тэмдэгтээр бичигдсэн байдаг байна. Үүнийг таньж мэдснээр амьтан ургамал хүний генийн кодыг өөрчлөх, засах, сайжруулах өргөн боломж нэгдэж байна. Энэ боломжийг генийн инженерчлэл олгож байгаа. Нөгөө ингээд амьтыг хооронд нэрлэгжүүлээд тэр ажиглалт туршлагаар явдаг байсан юм чинь одоо бүр нөгөө ДНК молекулыг ойлгоод тэрийг нь зураад, загварчлаад өөрчлөх боломжтой болсныг генийн инженерчлэл гэж яриад байгаа юм уу тийм. Тэгээд тэнийг практикт хэрэгжилж байгаагаа генийн инженерчлэл гэж ярьж байгаа. Өөрөлдвөл инженерчил гэдэг нь тухайн тэр ашигтай, тухайн тэр чухал нөгөө нэг дарааллуудыг гений аваад өөр организм өөр биет рүү угсраад тэгээд тэрний үр дүнгийг бид хүртэж байгаа байхгүй. Үүнийг генийн инженерчил гэж. ДНХ-ч макромолекул гэдэг ингээд заажсан. Тэр чинь гентэйг ямар хамаатай? Ген гэдэг бол ерөөсөө л дезоксирибонуклеин хүчил. Тэгэхдээ тэрний дезоксирибонуклеин хүчил гэдэг маань давхар утаслаг. Дезокси гэдэг нь нөгөө химийн бодисынх нь бүтцийг нэрлэж байна те. Нөгөөх нь рибонуклеин хүчил РНХ гэдэг нь. За тэгээд энэ хоёр ямар одоо заагтай байна гэхээр молекул биологийн төв онол гэж байгаа. Хамгийн гол нь эстер бидний эстер юу байна гэхээр зэрэг рибонуклеин хүчил нь удамшлын мэдээллийг дамжуулна. ДНХ нь хадгална. Өөрөөр компьютерийн хадгалдаг хатуу дискийн ДНХ тэндээс бичиж аваад цааш нь дамжуулдаг нь РНХ. Тэгээ РНХ рибосом дээр очиод уураг болж нийлэгч байна. Тийм л юм. Генийн инженерчлэлийн арга технологиг Монгол улсад ашиглаж байгаа шиг бид харлаа. Вирус дагуулгадж байгаа ДНК кодыг олж таних замаар энэ технологиг ашиглаж байгаа учраас ямар ч төрлийн вирус тэр дундаа коронавирусыг ч таньж мэдэх боломжтой. Гагцхүү тэр шинэ коронавирус нь өөрөө шинэ учраас түүний генийн кодыг хараахан тайлж уншиж хүмүүс амжаагүй байсан. Энэхүү генийн кодын онцлог буюу праймерийг Япон улс тайлж уншсан. Тэр нь Монголд ирсэн учраас одоо бид шинэ коронавирусыг богино хугацаанд олж илрүүлэх боломжтой болсон байна. Манай одоо нөгөө эрдэмтэн судлаачид чинь бидний урд үеийнх нь бидний үеийнх нь тийм ээ бүрэн ингээд бас ингээд чадах хэмжээгээрээ тийм ээ ямар ч хэлсэн гэсэн хөгжүүлээд ингээд ярьсан байгаа. Зарим нь бол одоо дэлхийн түвшинд ингээд зэрэгцээд ингээд явж байгаа тийм салбарч бол байгаа. Тэгээ энийг одоо өшөө бүр цааш нь бол бид нэр хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжүүлэхийн тулд яг хөөхөр зэрэг биотехнологи, нанотехнологи, генийн инженерчлэлийн энэ чиглэл рүү орох хэрэгтэй байхгүй юу. Тэгээ одоо тэр бусад орнууд ч манайх одоо ингээд коронавирусын эсрэг вакцин ингээд хийчихэж байна. Бид нар энийг технологи хийчлээ гээл одоо Тайваньд зарлж, Гонконгд зарлаад, Австралид ингээд зарлаад шүү дээ. Гэтэл Японч дөнгөж ингээд гарсан шинэ вирусыг генетикийн дарааллыг ингээд гаргачихаар зэрэг тэндээс нь бид нар онцлогыг олчлоо, онцлогыг гаргаад манад өгч шүү дээ тийм ээ.
Тэгэхээр зэрэг бид нар бас энэ төвшөнд л хөгжих гэсэн. Ирээдүйдээ бол Монгол орны байгалийн онцлогоос хамаарч мал амьтны гаралтай буюу мэрэгжлийн хэлгээр зоонуудын гаралтай микроорганизмын халдвар төвчм дэгдэх эрсдэл өндөр байдаг. Тийм ч учраас бүр 1930-ад оноос эхлээд биологийн аюулгүй байдлын судалгаа шинжилгээний томоохон бааз суурь үүсэн хөгжиж иржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдвар төвчнийг шавж болоод бусад төрлийн дамжуулагчид амьсгалдаг агаар, уудаг ус, гიშгэж буй газар шороогоор дамжин эсвэл шууд ба шууд бус хавьтлаар хүн ба амьтнаас хүний бие махбодод орж үүсгдэг өвчнийг халдвар төвчин гэж тодорхойлсон байдаг. Орчин цагийн мал эмнэлгийн шинжилгээ ухаанд мал амьтны дунд халдварладаг 300 гаруй өвчин байдгаас 160 орчим нь мал амьтнаас хүнд халдварладаг зоонуудын халдвар төвчин юм. Хүн төрлөختн тэртээ олон мянган жилийн өмнөөс зэрлэг ан амьтантай харьцаж тэдний зарим нь гаршуулан хамтран амьдарч ирсэн. Тухайлбал саарл чоныг дасхан тэжээх замаар нохойг гаршуулсан. Газар тариалан эрхэлж эхлэх цаг үед хонь ямааг сүүлд үхэр гахайг гаршуулжээ. Тэмээ, адуу, элчхийг мөн нилээд эрт гаршуулсан байдаг. Эдгээр гаршуулсан мал амьтад түүхэнд олон хөгжил дэвшил авчирсан боловч үүний зэрэгцээгээр хүний эрүүл мэндэд хор хөнөөлтөй улмаар үхэл түргэх аюултай олон төрлийн вирус, нянгийн гаралтай халдвар төвчин дамжуулах гол хүчин зүйлс болж байна. Эдгээр өвчнийг зоонуудын халдвар төвчин гэж нэрлэдэг байна. хүнээс хүн талдаж болно тийм ээ. Амьтнаас хүн талдаж болно. Амьтнаас хүн талдах нь бол зоонозын халдвар гэж байгаа байхгүй юу? Зоонозын буюу амьтнаас хүн талдаж байгаа. Гэхдээ амьтны одоо өвчин үүсгдэг вирус ч бактери ч үүдээр тэр болгон бүгдээрээ хүнд бол өвчлөл үүсэхгүй. Тий. Тэгээд амьтнаас хүнд халдварлаад өвчин үүсгдэг цөөн төрлийн өвчмүүд бас байна. Жишээлбэл галзуу өвчмүүд, галзуугийн вирус бол амьтанд ингээд тээгч ингээд явж идэг. Тэгтээ бол тэр амьтныг өвчлүүлж болно. Өвчлүүлэхгүй тэгэж явж ээж болно. Тий. Тэгээд тэр одоо галзуу өвчнийг вирусыг тээчгсэн одоо явж байгаа тэр өвчлөлтсөн ч юм уу тэр амьтанд хазуулах, ноцуулах, самардуулах гэмчлэн ингээд арьс салцдаг гэмтээс энэ тохиолдолд нөгөө шүлстэй цуг нөгөө вирус чинь юу орчин. Тэгээд тэр вирус бол өөрөө сонгомлоор тархийг гэмтээдэг. Тархинд очиж тархины ашиг очиж гэмтээдэг учраас тэр яг нь орсон газараас явсаага цусаар дамжаад яваад ямар ч хэлсэн гэсэн тархин дээр одоо энэ барьер гэж байна л да, тархи судасны одоо барьер. Тэр тархи руу чинь юм болгон бас ингээ ороод байхгүй. Тэр тархи судасны хаалт гэж байна. Тэр хаалтаар барагтай юм бол нэвтрэхгүй байх нь. Тэгээ хамгаалттай байх нь. За тэгээд ямар нэгэн хамгаалтыг ингээ даваад ингээ гарлаа гэж бодоход нөгөө яг тэр тархиныхаа үндсэн хэсэгт нь очиж нөгөө вирус чи үржээд өвчлөлдөг байх юм шүү дээ. Тэгээд тархинаас ч болохоор нөхөнд үлждэггүй. Тархинд үлжихгүй. Тэгээд ер нь бол галзуу өвчин хүн талдлаа гэж ингэж ботход бол ямар нэг эмчилгээ байхгүй. Шууд л одоо 7-аас 14 хоногийн дотор хүн ямар нэг эмчилгээ байхгүй. Одоогоор бол шинжлэх ухаанд галзуугийн эсрэг юм тэр юу бол гаргаагүй. Зүгээр галзуугаас урьдчилан сэргийлэх бол арга байгаа. Зоонозын гаралтай алдарт өвчин бол сүүлийн жилүүдэд ялангуяа 20-р зууны төгсгөл 21-р зууны эхэнд бол асар их болж байгаа. За 1970 оноос хойш 300-аад шинэ алдар. За энэний нэг 70 орчим хувь нь бол зоонозын гаралтай алдар байна. Одоогоор бол судлаачдын гаргасан тооцоогоор жилд 5 шинэ өвчлөл дэлхий дээр үүсэж байна. Энэний одоо 3 нь бол зоонозын гаралтай алдарууд эзэлж байна гэсэн юм одоо тооороод байдаг. За мөн бас зарим судлаачдын үзэж байгаагаар нийт алдар төвчний 60% нь бол зоонозын гаралтай алдар байна. За энэ дотроос 75% нь бол шинэ олон сэргэн тархаж байгаа халдварууд өөрөөр хэлбэл дэлхийн нийтэд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг үүсгэж байгаа. Өнөөгийн энэ N2019-CoV гэдэг энэ коронавирусын халдвар шиг ийм халдварууд бол 75% эзэлж байна. Энэ дотор бол MERS, SARS гэдэг юм одоо шууны томоогийн халдварууд, коронавирусын халдварууд гэдэг эдгээр орж байна гэсэн ийм одоо судалгаа дүгнэлт байдаг. Коронавирус буюу тетэмт вирусын халдвар нь 1960-ад оны үед хүний биед олджээ. Тетэмт вирус хэмээх нэр нь уг вирусын микроскоп тарагдах байдлаас үүссэн нэршил ажээ. Уг вирусын гадна бүрхүүлдэх пепломер уургууд нь тетэмт тарагддагаас латин хэлний корона буюу
титэм хэмээн нэрлсэн. Коронавирусын халдвар нь хүмүүсийн дунд түгээмэл бөгөөд одоогоор хүнд халдвар үүсгэдэг нь батлагдсан коронавирусын 6 төрөл байдгаас 4 нь харьцангуй хөнгөн, 2 нь хүнд өвчин үүсгэдэг нь мэдэгдээд байна. Коронавирус нь амьтан хүний хоорондох шууд харьцаанаас халтгаас гадна ханиах, найтах гэх мэт үед агарын замаар дамжин мөн хоол хүнсээр буюу түүхий болон шүүрхий мах амьтны гаралтай бусад түүхий бүтээгдэхүүнээр вирус дамждаг байна. Зэрлэг болон тэжээвэр амьтан, нүүдлийн шууд, хачиг бөөс зэргээр вирус, бактерийн гаралтай өвчин тархахаас урьдчилан сэргийлэх түүнийг хянах ажлыг зоонуудын гаралтай өвчин судлалын үндэсний төв дээр хийдэг юм байна. Одоо энэ өвчин үүсгэгч нян эсвэл вирус тэрийг олж илрүүлэх судалгаа ямар аргачлалаар байна? За манай лаборатори бол ерөнхийдөө одоо молекул биологийн лаборатори гэж явж байгаа. Биологийн лаборатори. Молекулын төвшөнд юм гэсэн. Тийм молекулын буюу одоо генийн төвшөнд нь хийж байгаа гэсэн үг. Тэгээ энэ аргын маань одоо гол үндсэн суур технологи нь болохоор полимеразын гинжүү уруул гэдэг нэртэй. Одоо сүүлийн үед хүмүүс одоо PCR шинжилгээ хийх гэж одоо маш их ярьдаг болж байгаа. Энэ арга дээр бол гол суурилж бол хийгддэг. За полимеразын гинжүү уруул маань өөрөө одоо маш богино хугацаанд маш үр дүнтэй одоо юуны өрмөц чанар маш өндөртэйгээр хийгддгээр нь бол бусад аргуудаас одоо илүү онцлог одоо мэдрэг өрмөц гэсэн үг. Одоо жишээлх юм бол зөвхөн тарван дахлын нян идрүүлгийг ихэд зөвхөн тэр тарван дахлын нянгийн үүсгэгчдэл байдаг одоо өрмөц одоо генийн тодорхой дарааллыг оншруулад тодорхойлж оншилж байна гэсэн үг. Тийм нянгийнхаа генийх нь мэдээллийг тийм тодорхой дарааллыг одоо тийм параметр гэдэг өрмөц одоо юуны урвалжийн тусламжтайгаар л одоо оншруулаад оншилж байгаа гэсэн үг. 1988 оноос хойш бол манай байгууллага хийгдэж эхэлсэн. За эхний ээлжинд бол холер, тарван дахал, бом гээд ийм 3 үүсгчийг одоо тодорхойлж ирсэн бол одоо өнөөгийн төвсөнд бол 30-40 орчим одоо вирус, нян, игэл биетнийг бол тодорхойлох тийм хүчин чадалтай ийм лаборатори. ягаас вирус нэрээс тий вирус бас тодорхойлно, игэл биетэн тодорхойлно. Одоо сүүлийн үед маш их асуудал үүсээд байгаа одоо хачгаар дамжих халдварууд гээд хачиг денсвалит, хачиг трикциоз, хүү халуурал, анаплазм гээд эдгээр үүсгчдийг бол бас полимеразын гинжүү уруулаараа оншилж байгаа. Эн чинь одоо тэр нөгөө ДНК молекулын нэг мэдээллийг аваад шалгаж олж илрүүлнэ шүү дээ тий. Тэгэхээр зэрэг ямар ч төрлийн вирус байсан бүгдээрээ л нөгөө юмнаас чинь генээс үүс бий болж байгаа учраас ямар ч төрлийн вирусыг эндээс олж болно гэсэн. Тийм. Зөвхөн одоо тэр коронавирусыг бас олж. Коронавирусын үед одоо хүмүүс маргаантай аваа. Тэгээ Монгол улсад одоо багж нь байхгүй юм чи оншилж чадахгүй. Ер нь бол тийм биш. Монгол улсын хэмжээнд бол одоо мал амьтнаас хүнд халддаг одоо хүнд халдвар төвчнийг бол зоонозын өвчин судлалын одоо манай лаборатори хүнээс хүнд халддаг халдвар төвчнүүдийн хувьд бол хөсөт халдвар төвчин судлалын үндэсний төвийн одоо томоогийн лабораториуд бол бүрэн хэмжээгээр онцлох боломжтой. За өнөөдрийн үед үүссэн нөхцөл байдал юу вэ гэхээр тухайн үүсгэгч маань одоо шинээр үүсч бий байсан учраас одоо генийн дараалал нь тогтоогдог байсан. Одоо тогтоогдсон. Тэр генийн дараалал нь өрмөс параметр одоо Япон, Америк хаттууд үйлдвэрлэсэн тий. Тэрийг халдвар төвчин судлалын үндэсний төв бол одоогийн байдлаар хүлээж аваад онцлогоо хийж байгаа. Тэрнтэй адил манайх лаборатори бол нэг юм эталон нэг загвар үүдтэй тиймэрхүү юм байх. Тийм тэрэн шиг л одоо тухайн үүсгэгчтэй өрмөс одоо дарааллуудыг агуулсан одоо тийм нэг уруулжил гэсэн үг. Манай лабораторийн хувьд бас мөн адил өөрсдийнхөө оншилж чадах одоо бүхий л вирус, нянгуудыг бол бас энэ полимеразын гинжүү уруулгын аргаар онцлох бүрэн боломж чадвартай. Коронавирусын праймер гэсэн тийм өрмөц дарааллын мэдээлэл агуулсан уруулж нэгдсэн л бол энийг энэ дээр ч ашиглана, энэ дээр ч ашиглана тийм. Ус эрүүл мэндийн одоо том төв лабораториуд бол онцлох бүрэн боломжтой. Тахлын нянгийн онцлог шинж нь юу? Тарган тахлын нянгийн яг онцлог нь болохоор зэрэг морфолог шинж төрх нь болохоор нөгөө манай монголчууд нөгөө имэйлийн баавар гэдэг. Тэгтээ имэйлэн дээр төвөр нэг юу гэдэг шүү дээ мөнгөн тэрэн шиг тийм хэлбэртэй болохоор голдоо юм төвгөрдөө бондгор тэр нэг жоохон нүгсөвтэй хээтэй юм шиг. Тэгээд хоёрын нэг хэмээ бол байхгүй. Бор хүрэн өнгийн нүсөө бүхээ барцгар гадаргуутай. За зах ярмиг нь болохоор зэрэг нөгөө шил хагараад нэг ингээл цдаг штэ нэг шилнүүд ингээ хагарсан шил. Яг тийм зах ярмиг нь бол яг тэгж л харагдана да. За одоо энийг очиод микроскопоор харж болох уу?
За болон гэхдээ баш болгоомжтой. Энэ болохоор зэрэг манайх яг тарган тахлын цэвэр нян учраас одоо энэ хагарах юм уу одоо унгаах ямар нэгэн эрсдэл үүсэх юм бол одоо эн чинь нөгөө цэвэр үсгүр учраас цэвэр тарган тахлын нян учраас одоо энэ өрөөнд байгаа бүх хүмүүс 20-нд орно. Хэд хоног орон дөрөв? Сарлах. За 7 хоног 5-7 хоног. За, аюулгүй байдлын заавартай танилцсан учраас дөрмийн дагаад очиод гарч. За. 3 нян надад бол харагдаж байна. Тэгээд голдоо дүгэр тойроод дугуй маягийн бор шаргал. Энэ захын зүүнтлийн хоёр нь бол хоорондоо Амьд биетийг бол нэг монгол хэлээр бол нэг 3 аймаг гэж дээрүүд ярьдаг байсан. 3 аймаг. Амьтан, ургамал, тэгээ вирус гэж байгаа. Тэгэхээр нөгөө бактери чи амьтан л байгаараа явчихна. Тэгэхээр вирус бол бактерийг очиж шимэгчлэнэ. Бактерийн вирусыг бактерифаг гэж нэрлэж байгаа. Тэгэхээр бактери дээр очиж тэр бактерийг ашигладаг тийм вирусууд бол бактерифагууд юм. Тийм. Тэгээ энийг бол ДРЛ гэж хүн бүр нөгөө 20 дугаар зууны эхэнд нээгээд тэгээ ДРЛ-ийн нээлтээр бол бактерийн эмчилгээ гарч ирсэн. Өөрөөр хэлбэл бактерийг ингээд хайлуулад идээд устгацдаг тэр вирусууд тий. Тэгэхээр энэ эмчилгээ нэлээд одоо хөгжөөд ирж исэн чинь антибиотик гараад ирсэн. Антибиотик бол тэгээ одоо бактерифагаас илүү давуу байдалтай тархаад ингээ бактерифагийн тоол ерөнхийдөө мартчихсан. Өөрөөр хэлбэл вирусыг ашиглаж бактериас үүсдэг өвчнийг идгэж ирсэн. Тийм. Ерөөсөө тэр бол бактерифаг гэдэг бол бактериал байхгүй болгочихно. Тэгээ сүүлийн үед бол 21-р зуун гараад ерөнхийдөө бактерифагийг эргээд сонирхож байгаа. Нэгдүгээрт энэ бол бактерифаг бол шууд бактерийг хайлуулад устгацдаг учраас энд эмийн дэсвэртэй чанар гэж үүсэхгүй. Энэ бол биологийн одоо эмчилгээ юм да, тийм ээ. Тий. Одоо өөрөөр хэлбэл нэг химийн ямар нэгэн бодисоор очиж нөлөөлөхгүй генетик дээр нь очиод тэрүүгээр одоо устгах үйл ажиллагаа явуулж чинь гэсэн үг байна тийм. Одоо энэ байгаль дээр байдаг нөгөө өвчтөй зээр боогыг чон бариад идчихдэг гэдэгтэй адилхан тэр бактерийг очиод устгацдаг тийм фагууд бол байдаг. Тэгэхээр энэ бол дахин шинээр сэргээд тэгээ судалгаа босролтын ажил бол нэлээд өргөн өрөөтэй явж байна. Тэгэхээр удахгүй магадгүй энэ фагийн эмчилгээ бол нэлээд өргөн дэлгэрч өргөн ангаа авахд өргөн хэрэглэгдэж магадгүй. Бактерифаг гэдэг чинь юу юм? Бодис юм уу? Яагаад одоо чинь тарган тахлын бактерийн фаг болохоор зэрэг тарган тахлынхаа нянг очиж устгах хэрэгтэй юм тийм. Бактерифаг гэдэг нь бол нянг өвчлүүлдэг вирус гэж ойлгож байна. Тэгээд энэ нь бол тухайн нян нь бол пактайгаа холбогддог өвөрмөц рецептортэй эсийн гадаргуудаар байна. Тэр рецепторын бол юм паг нь таньж очиж холбогдсноор тухайн нянг өвчлүүлж байна л гэсэн. Тэгэхээр нэгэн төрлийн вирусыг үржүүлж хөгжүүлж олшруулад онцлогоонд хэрэгжилж байна. Тэгээ тэр вирус чинь болохоор өөр янз бүрийн амьд организм бактерид бол нөлөөлөхгүй зөвхөн тэр жишээ нь тарган давхрынхаа сонгомлоор үйлчлэнэ. Сонгомлоор үйлчлдэг. Тэгэхээр ч одоо энэ бол ингээд та бүхэн лабораторитой вирусыг үржүүлж байна гэсэн үг. Тийм. Яаж тэрийг одоо ингэж олшруулж үржүүлж? Энэ тухайн нөгөө иддэг өөрийнх нь өвөрмөц тэр нянгаар нь тэтгэж үйлдвэрлэлийн тусгай технологиор энэ нянг бол вирусыг олшруулад тэгээд өтгөрүүлсэн одоо маш өндөр танцтай өтгөрүүлсэн бэлтгэл маяг байдлаар бол үйлдвэрлэж байгаа. Бид нар бол бактерифагийн үйлдвэрлэлдээ зэрлэг омог ашигладаг. Энэ болохоор вакцины омог ашигладаг. Тэгэхээр бол аюул багтай гэсэн үг. Вакцины омог бол тарган тахлын вакцин учраас бусад чин чанараар тарган тахалтай яг адилхан. Тэгээд хороо чанар багтай гэсэн үг. Тийм нянгаар бид нар энд юугаа пагаад итгэдэг. Микроорганизмуудын харилцан үйлчлэлд эдгээрийн гений мэдээллийг судалснаар гений инженерийн шин технологиудыг хүндрэлтэн нээн илрүүлж байна. Жишээлбэл вирусын дайралтанд өртсөн бактери ДНК молекулд өөрчлөлт оруулаад түүнийг эсэргүүцэх чадвартай болдог үзэгдэлд суурилсан CRISPR хэмээх технологиг нээн илрүүлжээ. Энэхүү технологиг ашигласнаар удамшлын гаралтай гений өвчлөлийг устгах, хавдар, хүний насжилтыг уртсгах гих мэтлэн олон төрлийн боломжууд нэгдэж байгаа юм байна. 2018 оны 11-р сард ген засварлах CRI, CPR технологи ашиглан
Дохын халдвартаа эцэг эхээс эрүүл хүүхэд төрүүлснээр зарлж байсан хятадын эрдэмтэн гэрийн хүрээнд оржээ. Дохын халдвар дамжуулах үүрэгтэй эсийн лабораторид сольсны дараа мэндэлсэн ихэр охид эрүүл сарвалгааг тэр Хонконгод болсон хурлын үеэр мэдээлж байлаа. Түүний мэдгдлийг олон улсын шинжлэх ухааны салбарын харамсаж эсэргүүцэн хүлээж авсан. Хятадын засгийн газар мөн Хэжинкүн судалгааны ажлыг даруй зогсоож байсан юм. Хүний генийг засварлах нь ёс зүй, хууль эрх зүйн олон асуудлыг хөнддөг төвөгтэй сэдэв бөгөөд ийм туршилт явуулахыг дэлхийн улс орнуудад хатуу хоригддаг байна. Гэхдээ Америк, Канада зэрэг орнуудын генийн инженерчид хулган, шумуул зэрэг амьтад дээр суурилсан олон туршилтуудын дараа хүн дээр туршилт хийхэд бэлэн болсон гэдгийг илэрхийлсээр байна. Хүүхэд төрхөөс өмнө түүний үр хөврөлт хүртэл гений өөрчлөлт оруулж альва өвчнөд эсэргүүцэх чадвар сайтай хүчрэхэг гоо сайхан хүнийг загварчлах ийм боломж ч бий болж байгаа юм байна. Гэхдээ үүний цаана технологиос гадна этикийн хувьд энийг хүлээн зөвшөөрөх үгүй юу хэмээх өргөн маргаантай сэдв эрдэмтдийн хооронд дэгдээд байгаа. Ингээд одоо хүний тэр уламжлалын өвчнүүдийг арилгач нь өс сургуулийг ивэл өстэй болно, өсхүүвээг ивэл өсхүү болно ч гэдэг юм уу. Бүгдээр энийг адилхан өндөр сайхан залуучууд болох ч юм. Тиймэрхүү одоо нэг янз бүрийн хэрэглээнүүд байж байна. Ерөөсөө боломжгүй юм гэж ерөөсөө байхгүй. Бүх юм боломжтой. Одоо хөгжсөн орнуудад бүхэл юм хийж байна. Хамгийн гол нь энэ маань яадаг гэхээр мэдээж одоо энэ бурхан амьд организм чи агуу бүтээч гэсэн юм байна. Яг тэр агуу зүйл шиг гүйцэтгүүлэхийн тулд асар их одоо үнэтэй технологи, асар их үнэтэй бодис сурвалж тийм л хэрэглэж байдаг. Асуудал нь тэрэндээ л байгаа. Гений инженерчлийн салбар ангаах ухаанд асар өргөн боломжийг нээж байна. Алстаа хүн төрөлхтөн бид үхэл амьдралыг ч өөр өнцгөр харах шаардлагатай болж болзошгүй юм байна. Тэгэхээр технологи нэгэнд ингэж нээгдсэн өргөн хүртээмжтэй болсон цаг үед Монгол улс дэлхийн нийтээс хоцролгүй хөл нийлүүлэн алхах нь чухал байна. Дэлхийд дахин дуур амьсгал өөрчлөлөө үүсэж байна. Одоо халуун хит их халуун болж байна тийм ээ. Тэрнээс болоод одоо нөгөө температур ингээ өөрчлөлтөөс энэ хойд туйлын мөс нь хайлж ийн л гэж байна. За тэгээ хүний үйл ажиллагаатай холбоотой азоны цоорхоо үүсэж ийн л гэж байна тийм ээ. Тэгээ тэр нь болохоор зэрэгтэй тий өчнөө олон юм өөрчлөлтүүд ингээ болоод байна шүү дээ. Байгаль дэлхийд дээр юм өөрчлөлтүүд ингээ явахаар бие организм, хүний бие организм ч өөрчлөгдөж байгаа. Тэгээд тэрнийг дагаад бас энэ вирус, бактериуд, температур байгаль дээр байж байгаа оргомол амтан бүхэл зүйлүүд бас ингээл хавсан өөрчлөгдөх энэ бол айж мэжмдээ явагдчихлаа. Тийм. Ер нь бол шинэ болон шинээр гарч байгаа энэ өвчлөл ингэж одоо үсэд байна гэдэг чинь бол яг үхээр зэрэг бас энэ өөрчлөлттэй бас холбоотой. Бэлэн байдлаа хангана гэхээр ер нь бол хүмүүс бид нар эхлээд оншилдог байх хэрэгтэй тийм ээ. Мэддэг байх хэрэгтэй. Мэддэг байх хэрэгтэй. Мэдээллийг авдаг байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ мэдээж хэрэг суур боловсрлоос эхлүүлээл одоо хүмүүст нөгөө мэдлэгийг өгч эхлэх нь шүү дээ. Системтэй ийм мэдлэг өгөх хэрэгтэй. Тэгээд юм гений инженерчлийн чиглэлээр юм уу, генетикийн чиглэлээр юм уу хүмүүсийг аягүй сайн сургах хэрэгтэй. Тэгээд инженерийн сэтгэлгээтэй тийм одоо нөгөө боловсон хүчингүүдийг маш аягүй сайн сургах хэрэгтэй л дээ. Тэгэхээр одоо нөгөө бидний үед ч юм бол зөвхөн л одоо ингээл ангаахын чиглэлээр сурдаг бол энэ ч хүнгээл тэгэхээр зөвхөн одоо өвчнөө үзэл яаж хэмчлэх үү, ямар одоо шалтгааны улмаас энэ өвчин үүсэх үү, энийг ямар юм байх уу гэдэг ийм чиглэл рүү ингээд явж исэн бол одоо юм ч хүн бол дээрээс нь нэмээд дахиад за шалтгааны өвчин зүйлүүдийг судалдаг болох нь тийм. За энэ вирус, бактери явны улмаас ингээд өөрчлөлтөд байгаа юм. Ороо дэлхийн ингээд өөрчлөлтөд ирэхээр бид нэр одоо юу мэдэх хэвээр ингээд хэмчлэнгээ маш олон инженерийн мэдээлэлтэй, химийн мэдээлэлтэй тийм ээ, физикийн мэдээлэлтэй тий. Тэгээ өшөөд нано технологи, биотехнологи гэх хэмчлэнгээ одоо асар өргөн хүрээний юм мэдээлэлтэй байж ээж бид нар энэ одоо ховсон өөрчлөгдөж байгаа энэ дэлхий дээр л одоо амьдрах ийм цаг нь болоод байна л гэж бодсон. Дахин буюу шинээр сэргэж байгаа халдвар гарах болгонд Монгол улсын шинжлэх ухааны технологийн өөрийнх нь байгууллагууд чадвараараа ажиллаж ингэж одоо урьдчилан сэргийлэх, онцлох бэлтгэл хийгээд, урьдчилан сэргийлэх вакцин хийгээд дээрэс нь эмийн бэлтгэлээ гаргаж авал бидний л одоо тэр хөгжлийн төвшөнтэй холбоотой юм. Бид бол энийг чадна. Энэ дээр бол хүний нөөц байна. Энэ дээр одоо баг зэргийн одоо дэмжлэг хэрэгтэй байна. Уламжлал бас байхад тийм. Уламжлал байгаад байна. Бид нэр бас вакцин хийгээд аль 1920
20-од оноос зөвлөлт холбоот улсын мэрэгчлэнүүдтэй хамтраад тэр цагаан цэцгийн вакциныг хийгээд тэр технологиг хялбар болгосон байгаа. Яг гэвэл одоо мал ихтэй туглын арьсан дээр, амьд туглан дээр тэр вирусыг өржүүлээд туглын арьсан дээр нэг юм цэвэр үүсгээд тэрийг аваад вирус аваад тэрийг цэвэрлээд ингээ вакцин болгоод түндэ хэрэглэсэн. Ингээд 1940 он буюу дэлхийн 2 дугаар дайны өмнө Монгол улсад тийм халдвар байхгүй болсон. Тэр чинь аюултай халдвар байсан бас тийм ингээ байхгүй болсон. Гэтэл энийг дэлхийд дахин хязаа устгах вэ гэхээр 1977 онд санаачлаг гараад 1980-ад оны ихэр л бүр мөс устгасан. Бид бол 40 жилийн өмнө тэрийг устгацсан байсан баг. Тэрнтэй адилхан бид бас полимелетийг устгаад 28-9 жил болж байна. Шүлхий гарсан та нар мэднэ. Бом өвчин гарсан та нар мэднэ. Гадаад өвчин гарсан та нар мэднэ. Ямарваа нэг улсаас хараат байхад одоо маш аюултай болов гэж боддог. Тийм учраас тусгаар тогтсон улс л бол өөрсдөө үйлдвэрлэдэг, өөрсдөө нөөцтэй байсан. Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай ажиллагаанаас болсон байгаль орчны бохирдол зэргээс болж орчин нөхцөлд өөрчлөгдөхөд түүнийг дагаад микроорганизмууд мөн хувьсан өөрчлөгдөж шинэ вирус үүсэн бий болох эрсдлүүд улам нэмэгдэж байна. Шинэ коронавирус бол үүний нэгэн жишээ юм. Инженер хүн тулгамдсан асуудлыг томьёолж тохирсон шийдлийг олж хэрэгжүүлдэг. Нийгэм урагшлан хөгжихийн хэрээр технологийн мэдлэг улам их хэрэгцээтэй болж байна. Тийм учраас та бүхнийг асар их боломж хийж бүтээх өргөн талбар хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Энэ эрдэмт шамдан суралцаж ирээдүйд инженер болохыг мөрөөдөж байгаа хүүхэд залуучуудаа амжилт хүсье.